За hi guys, шинэ vlog тавтаа морил өглөөг гоё кофегоор эхлүүлж байна. Бас гоё juice. Яг одоо ингээ 12 сарын их үе болцсон. Айгу гоё байна. Гэтэ Монгол айгу гоё дулаахан байна. Өчтөрөө орой гэртээ ирээд нөх гоё амрангаа зүгээр энэ жилийн 2024 оныг reflect хийж гоё оройгоо journaling хийсэн байгаа. Тэгээ таад өнөөдөр тэрийг ярилцъя гэж бодож байна. Юу ч эхлээд гоё нүрэ бодуулаад. Нөгөө тренд болоод байгаа юм лээ шүү дээ 2000s makeup гэдэг. Тэгээ тэрийг манай туслах надад хийж өгнө гэд she's doing my makeup right now. Тэгээ дүүлээ одоо яг ингээд энэ жоохон дундаа явж чинь зөвхөн ингээд бейсээ тавьсан. Тэгээ дуусгаар нь олзъя. За. Makeup маань боллоо манайхаа ямар байна? Надад болохоор нэг юм нөгөө fairy гэдэг штэ нэг юм tinker байл. Tinker биш шиг санагдаад байгаа нэг юм. Одоо үсээ янзалчаад рилээ хийн. Би өчтөр манайхаа сууж агаад Aroim planner дээр 6 чухал амьдралын эсүүдийг тэрний дагуу би төлөвлөдөг. Тэрний хамгийн ихнийх нь health and wellness буюу эрүүл мэндэд гэхгүй. Тэгээ эрүүл мэндэд болохоор би ер нь ингээд өөртөө явах тавьсан зорилго маань биеэ ариун сувраг мэт байлгах, цэвэрхэн идэх гэж хичээсээр хөнгөн хүчрэг мэдрэмж авсан бие физиологтой байх, биеэ ухамсараа удирдах чаддаг, биеэ энерги ирч хүчийг хөндлөдөг, хайрладаг байх гэд ер нь бол нэг юм гоё юу идэж ууж байгаагаа тийм маш гоё цэвэрхэн байлгая. Тэгээд идж байгаа ууж байгаа зүйлээс ирч хүч авдаг бай. Нэг тийм дотроосоо яг юм хүчрэг мэдрэмж авдсан штэ. Тийм мэдрэмж авъя гэж айгүйх хичээжсэн баггүй. За тэг өчтөр яг төлөвлөлтөө ингээд харсан чинь давуулан биелүүлчихээ эрүүл мэндийн салбар дээр. Тэрэндээ би бүр ингээд маш одоо өөрөөрөө одоо бахархсан гэх юм уу. Энэ жил ер нь нэлээд их эмчилгээнд явсан. Жилдээ 2 удаа явдаг тийм зүүнний эмчилгээнд 2 удаа яваад нэг бүтэн курс дуусгаж байгаа байхгүй. Би нэг хятад тангийн эмчилгээнд явсан байгаа. Бариатай хавсарч ордог хятад бариатай. За тэрэнд ингээд 10 удаагийн оролтоор нэг курс бас дуусгасан. Цэллүүд дайрлагдаг тийм эмчилгээнд бас явсан. Дотроос нь ингээд эрүүлжүүлдэг тийм эмчилгээнд бас яваад 5 6 сар явсан баха. Энэ бол ерөөсөө тийм амар намаа ингээд амар олон килограмм хасуулаад тураах гэхээсээ илүү яг ингээд цэллүүч юус ингээ нийл өөх ингээд багтаршсан өөх те ингээ хор ингээ хоримтлалтад байж тийм шүү дээ. Тэрийг ингээд гадагшлуулдаг иймэр дуу юм эмчилгээнүүдэд би аявих явсан. Хараагаад хэлүүлсэн байгаа. За тэгээ жүүс цэвэрлэгээ бас би хийж үзсэн энэ жил 3 хоногоор энэ жил 2 удаа хийж үзсэн. Ингээд яг эрүүл мэндийн хувьд гэх юм бол миний хувьд энэ жил бараг би өмнөх жилүүдээс илүү өөртөө анхаарсан жил болж таарж байгаа хгүй. Тэг яагаад би энэ жил ингэж анхаарсан бэ гэхээр өмнөх жилүүд дээр манайхаа би бүр үнэхээр их ядарсан гэх юм уу туйлдсан яг юм залуу насны ирч хүчийг яг ингээд трак гэж бүр ингээд шавхаж ашиглаад байгаагаа бүр өөрөө ирэхгүй мэдрээдсэн гэх юм уу. Энэ жил болохоор би арай бага ажилласан ч юм уу амархан амьдарсан бол ерөөсөө биш шүү. Ажил нь яг л энэ тэнцвэнгээ явсан тэг юм явдгаараа явсан төсөл үргэлжлэлээр үргэлжлсэн хажуугаар нь бүр ном зом гэл зөндөө олон юм хийсэн. Тэгтээ зүгээр л эрүүл мэндэд давхар анхаарсан. Тэгээд ингээд авсаргаад ирсэн чинь яг жилийн эцэст хүний яг нэг юм биеийн ирч хүч үүдэн штэ. Яа за энэ жил би бүр ядарч өглөө гэдэг тийм жилүүдийг даван туулах биш. Яг одоо бол би ингээд 12 сар гарахад бүчээ бүрэн тарамттал нь ашиглаагүй ирч хүчээ ингээд сэлбэж амьдэрсэн мэдэгдэж байгаа байхгүй юу. Наснаас дээш гараад ирэхээр хүний бие 20 настайд өөрийнхөө биедээ хэр хөрөнгө оруулалт хийжсэн, хэр хайрлаж ирсэн, тий хэр одоо арчилж ирсэн 30-аад насныхандаа тий одоо 30s гэдэг шүү дээ. Арчилж эрүүл мэндэд анхаарсан нь 40 гараад илт мэдрэгддэг гэж аахгүй. Your body keeps score. Амар арх уугаал тий амар их тамхи татаал тэгэл яг ингээл тасраал бүр ингээл тийм зүйлүүд чинь ингээ маш хийдээсээ ч өхүүлж идэг. Тэгээ тэрнээсээ ингээд ийдээс ч эргээд сэрэх гэж амар уддаг гэж аахгүй. Тийм болохоор би бол одоо шинэ үеийн millennial байна. Тэр нь ямар millennial вэ гэхээр эрүүл мэндэд маш их анхаардаг. Заавал хөвгшөрч ч юм уу, заавал тийм амар ажиллаж дуусчиж тэтгэвртэй гарч иж эрүүл мэндэд анхаардаг биш. Би өдөр болгон эрүүл мэндэд анхаармаар байна. Эрүүл байх нь миний хувьд хамгийн дог зүйл. Өдөр тутамдаа бас аявих анхаарсан. Одоо жишээ нь би гадуур хооллохоо энэ жил эрс багасгасан. Гэрийн хоол маш иддэг болсон тий. Гэрийн хоолыг аваад гардаг болсон.
Тийм скин кэр амар хийдэг болсон. Скин кэрээ би өмнө нь нэг чухалчилж авч үздэггүй байсан байхгүй юу. Яг хаа хийх ёстой гэл нэг хийждэг. Одоо болохоор би яагаад хүн ингээд өөрийнхөө арьсыг тийм ээ арчилж байхдаа ингээд амар завгүй нэг юм дургүй үндэ хийж байгаа юм шиг юм хурдан яарч сандруу нэг хийх ёстой юм тий. Яагаад өдрийн эцэст өөрийгөө хайрлахдаа арьснаа ингээд гоё арчилж байхдаа бүр яг ингээд 15 минут зүгээр л бүр ингээд truly яг тэр мөчөд оршоод тэр арьсыг гоё арчилж болохгүй юм бэ гэдэг тийм хандлага хүртэл өөрчилсөн гэх юм уу. Ер нь бол би ингээс жоохон хоолтой харилцаа маань тийм сайн гэж би боддгоо. Яагаад гэвэл стресс тэр амар хийддэг. Стресс тэр амар юу ч хамаагүй барьж аваад идгээд байдаг. Тэгэхээр би нөгөө стрессээ амар багасгах хэрэгтэй гэдэг ч юм уу те. За тэгээд юу ч хамаагүй идчихэд шууд тэрэндээ амар муухай мэдрэмж авдаг байсан нэг юм. Идэж дуусчаа шууд яах гэж гэдэг ч юм. Тэгээд хоолоо идэх болгондоо тийм мэдрэмж аваадах чинь муухай штэ. Тэгээд that sucks. I don't want to be that person. I don't want to have that feeling. Тийм мэдрэмж авмааргүй байна. Тийм болохоор би энэ жил хоолтой харилцаан дээр амар анхаарсан байгаа. Тэгэхээр би өөрөө маш сайн судалгаа хийсэн. Тэгээд судалгаа хийж агаад би яаж одоо хоолтой харилцаагаа сайжруулах вэ? Тэ stress eating, binge eating гэж юу юм бэ гэдээ ингээд судлаад байсан чинь тэр хоолн дуртайтай биш зэрэг ингээд сэтгэл зүйн юм асуудал байгаа байхгүй. Тэгээ тэр асуудалтайгаа би ингээд багаар нүүр тулаад ингээд засгаж хичээж байгаа. Тэгээд одоо энэ эмчилгээнүүдэд ингээ яваад одоо жилийн эцсийн үр дүн гэх юм бол нэг тийм амар юм хамаа намбагүй мэдхий болцсон. Уус идэгч нөсөлгүй болцсон. Ер нь нөгөө нэг жилжингээ ингээл нэг юм уунж босоол энэ явц чинь ингээд бас нөлөөлдөг байхгүй. Тууштай байна гэдэг чинь юм бэлээ ингээд өдөр болгон тэрийг ингээ хийдэг байх биш заяа. Яагаад гэвэл тэр худлаа хизээж тэгж чадахгүй. Хүн хизээ нэг өдөр залхуураад унтдаг л ахгүй. Залхуураад болдог л ахгүй тий. Тууштай байна гэдэг чинь унсан ч маргааш нь чатах гал хайл хичээгэл ах нэг юм. Өдөр болгон янз бүр ээж болно хамгийн гол тэрийг ингээд хичээгэл ах юм бэлээ. Тэгээ 10 планер дээр би бүх төлөвлөгөөгөө жилийн сүүлд гаргаад тэр жилээ дүнж агаад дараа жилийн ингээд амар гоё төлөвлөдөг байгаа. За тэгээд би та хэдтэй бас ариун оюун 2025 оны захиалга нэгдсэн гэж хэлсэн байгаа. Мдэггүй бол миний сошиал медиаг дагаарай. Тэгээд ариун оюун 2025 оны төлөвлөж дэвтэр маань маш гоё загвараар гарч байгаа шүү. Би нэрээ түрүү жилээс эхлээд нэг гоё юм эхлүүлсэн. Шинэ оноо төлөвлөдөг, утга учиртай төлөвлөдөг сургалт нээсэн байгаа хгүй. Meaningful Yearly Plan гэдэг. Тэгээд тэрийг түрүү жил хийсэн маш гоё үр дүнтэй байсан. Тэгэхээр та хэд надтай цуг энэ оноод үгнээд тийм ээ дараа жилээ 2025 оноо маш гоё бас ингээд төлөвлөөд утга учиртай яг өөрийнхөө хурдан тохирсон тийм ээ эмгцэгцтэй утга учиртай төлөвлөхийг хүсвэл тэр сургалтыг бас сонирхороо. Тэгээд эсэлт байнгын авч байгаа. Тэгээд та хэд элсээд шууд онлайнаар хичээлээ үзээд явах боломжтой байгаа шүү. За би нэг 2000-ад оны охин байсан бол ингэж харагдах нь байна. Ямар энэ манайха 2000s makeup trend. Тэгээд үсэн амар юм айлгүй мөртлөө нэг юм спорти нүүрний подкаст дууссан. Тэгээд нөгөө 2000s makeup-тайгаа офис руугаа явж ийн манайхаа. Таг бол өвөл гоё улирал шүү. Тэгээд өнөөдөр winter hive эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр манай ариун академи college prep хөтөлбөрийн өвлийн эсэлт маань эхэлсэн байгаа. Тэгэхээр би одоо өвлийн эсэлтийн хүүхдүүдтэй өнөөдөр counseling хийх гээд одоо ингээ ажил руугаа явж байна. За манайхаа дундуур нь жижигхэн мэдээлэл төгөж. Тэр нь болохоор Unitel хэрэглэгчид Toki дансаараа нэг ч юм уу датагаа авах бүрт 20% cashback авдаг болсон байна. Тэгэхээр та Toki дансаар айл болох нэг датагаа аваарай. Тэгээ 1 сарын 1-нд цугларсан бүх cashback нь буцаа олгох юм биш үү. За хугацаа нь болохоор 12 сарын 10-наас эхэлж байгаа юм биш үү манайхаа. За тэгээд энэ 7 хоног манай дэвтэр маань хэвлэлтээс ирэх болно. Ариун оюун 2025 оны планер. За тэгээд дэвтэр маань би 20 онд хамгийн анх хийжсэн. Хамгийн анх ковидын үеэр хамгийн анхны дэвтрийн хэвлэлтийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш нэг мэдсэн чинь 5 жил өнгөрцөн байна. Би 5 жил болгон дэвтэр гаргасан байна гэвд тоо. Тэгээд жил болгон сайжраад явсан. Энэ жил болохоор бид нар хэвлэлийн компаниас Солонгост хэвлүүлсэн байгаа. Солонгост хэвлүүлээ илүү гоё чанартай гоё дэвтэр гарнах гэж найдаж байна. За тэгээ ариун оюун төлөвлөж дэвтэр маань болохоор яг миний одоо 10 гаруй жилийн төлөвлөгөө хийсэн одоо туршлага дээр үндэслэж гаргасан дэвтэр байгаа. Тэгээд би өөр аягүй олон дэвтэр ашиглаж исэн. Тэнгууд ерөөсөө ингээд миний хүсэж байгаа бүх юм нэг дэвтэрт
байдггүйсэн гэх юм уу? Тийм дэвтэр байдггүйсэн. Тэгэхээр нь шууд за би өөрөө нэгийг хий гэж анх яг тийм сэтлэр эхлүүлсэн байгаа. Тэгээ ариун уян планер маань 12 сарын ухаалаг төлөвлөлттэй хувийн санхугаа бас бажет хийж болдог. Өөртөө ярилцах хэсэгтээ өөр дөрөө дүгнэлт гаргадаг гэх мэтчлэн айгу чухал хэсгүүдийг агуулсан байгаа. Тэгээд ер нь бол ингээд дэвтэр ялангуяа төлөвлөлтийн дэвтэр гэдэг чинь нэг зүгээр л нэг одоо юу гэдэг те юмаа бичиж байгаад ингээд дахиж хийж шаардгүй дэвтэр биш байхгүй юу. Тэр бол хэрвээ та төлөвлөлөөд ашиглах юм бол тэр таны тухайн жилийн одоо ингээд тайм капсул буюу таны тэр тухайн жилийн нэг юм цаг хугацааны ингээд юмд шингээж аваад хадгалсан нэг тийм айгу гоё юм болж үлддэг. Тэгэхээр жил болгон дэвтрийг ингээд аваад хэрэглэхээр олон жилийн дараа та ингээд за би 2000 тэ 22 онд би ямар хүн байсан бэ гэдэг ингээд харах боломжтой. Тэр утгаар нь бид нар жил болгоныхоогоо маш гоё limited edition хийдэг байгаа. За энэ health-ийн subject дээр би ер нь нэмж юм жоохон ярихгүй бол сэтгэл хандгүй юм анах. Би миний энэ жил одоо эрүүл мэндийн хувьд хамгийн том одоо ололтуудын нэг нь юу вэ гэхээр би нойроо сайжруулж чадсан. За өмнө нь болохоор би ингээд унтаж чаддгүй болсон байсан. Ер нь ингээд нэлээ орой унтдаг. За тэгэл юм шөнө болохоор тэгээд унтахгүй юм идээл те. Тэгээд би ер нь яг нойроо сайжруулах хэвээр нойроо зэгцлэх хэвээр гэд нэлээд тийм арга хэмжээнүүд аваад эхэлсэн чинь миний нойр одоо супер. Одоо би зүгээр дэрэн дээр ингээд толгоогоо тавиал нам. Тэгэл нэгч дунднаас ингээд сэрж хөрвөлзөж ингэхгүйгээр бүх унтаад өглөө сэрнэ. Сэрэхдээ нэг гоё юм нь би им ядарсан сэрэхгүй. За нэгт мэдээж би тийм мэрэгжлийн тийм нойр зөөч, одоо эм зөөч, хоол зөөч, эрүүл мэндийн тийм хүн биш гэдгийг одоо хэлүүлэлтгүй мэдж байгаа хэлгүүдээ манайхаа миний хэлсэн юмыг ингээд авах гэхийн ухаанаар хандна шүү дээ, тийм ээ. Яг надад л тохирсон туршлагаа бол би ярьж байгаа шүү дээ. За надад болохоор би им ардын эмчилгээнд яваад уламжлалт гэд эмчилгээнд яваад илүү тийм өөрийнхөө гүн ядаргааг эмчилсэн. Нойр гэхээр юм нойрны юм уугаал сайхан амардаг болчихгүй тий. Эсвэл унтсаар агаад ядралтаа тайлна гэж бол байхгүй юм шиг санагдсан. Яг тэр гүн тэр одоо архаг өвчин чи юу вэ? Тий архаг тэр ядарсан одоо мэдрэлийн ядаргаа ч юм уу. Тэднэрийгээ ингээд засч иж илүү одоо дотроосоо идэгч эхлэн гэсэн үг. Нөгөө юм нь болохоор би айгүйх ярьдаг ажил хийдэг. Одоо ариун академи дээр би ингээ хүүхдүүдтэй зөвлөгөө өгдөг, хамтуулж ажилладаг, би өөрөө багш хийдэг, мөн би өөрөө бизнес оунер тий, entrepreneur хүм учраас багаа удирдан ер нь байнгын миний тарих ажиллаж идэг, мөн би байнгын юм ярьж идэг ажил хийдэг байсан. За тэгээд тэгэнгუთ ер нь миний ингээ ирүү жоон чилээл өвдөөл. Тэгээ би тэрийг их ярьчлаа таа л гэж бодоод байсан. Гэтэ үнэндээ хүн их ярьснаар ятрах ёсгүй юм билээ л те. За энэ ямар асуудалтай байсан бэ гэхээр би шүдээ эмчлүүлж авах үед өөрийгөө хазалтын асуудалтай байснаа олж мэдсэн. За тэгэхээр хазалт гэдэг болохоор хүн ингээд одоо юу гэдэг ингээд яг зөв хазах хэрэгтэй байдаг. Тэрийг ингээд рентген зураг авч агаад яг хаана илүү хазаад байна, хаана дутуу хазж чинь ч юм уу те. Хаана энэ үе мөчний одоо асуудалтай байна гэдгийг мэдэх хэрэгтэй юм байлаа. Ер нь шүднийхаа ингээд асуудлуудыг засаж байгаа мөртлөө давхар маш олон давуу талтай байт юм билээ шүү. Амьсгалах, унтах тий одоо нүрийн хэлбэр, хазалт, зуулт, ядралт гэд ерөөсөө шүд маш чухал юм билээ. Тэгэхээр тэ үзүүлж явахдаа зөвхөн нэг шүд ломтуулчаал нэг тэнцэн ингээд нэг янзлуулж явдаг биш. Бүхэлд нь яг ингээд гажиг заслын эмчтэр очиод тий яг ингээд миний хазалт ямар байна, миний зуулт ямар байна, миний ингээд шүдний байрлалууд ямар байна гэд яг юм том зургаар нь тэгж бас харах хэрэгтэй болов гэж бодсон. Би амар хавирдаг байсахгүй шүн ингээд ядраад ингээд хавирдаг. Хавирсаар хагаад хүний шүд чи юм ховлтой байдаг штэ. Ховлоо бүр ингээд тэгшлээ хайцсан. Тэгэнгუთ ингээд зөв хазахгүй ахаар энэ нэрүүний булчин амар ачаалдаг ч юм уу те буруу ажилтдаг учраас ингээд айгу чилж ирдэг. Тэр утгаараа ер нь бол нэлийн яг энэ зуулт хазалтын тэр гимтэйч гэсэн явжсэн мэлээ. Тэр хазалтын юм чинь ингээд нэг нэмж юм лом шиг юм тавиад явуулчихдаг байхгүй. Тэгвэл би ингээд гэн амар эвгүй байна. Би ингэж хацдаггүй. Энэ ингээд би яг нэг юм зуучаад яваад байгаа юм санагдаж байна. Эсвэл ингээд бүрэн ингэж хацахгүй юм санагдаж байна гэвэл үгүй чи хитрхи лав хазаад исэн болохоор энэ чамд амар их эвгүй баг санагдаад байгаа. Уг нь бол чи ингэж хазах хэрэгтэй гэж аахгүй. Тэгээд би ямар сони ингээл тэгэл амар эвгүй шүдний имлгээсээ явсан зав ингээд ямар эвгүй хазалттай болчоо гэд. Тэгээд 7 хоногийн дараа тэр хазалтандаа тасцсан. Тэгээ ингээ баг багаар тэгэж янзлаар агаад ер нь бол яг хазалт гэдэг зүйлээ одоо би өөрийнхөө зөв хазалтандаа өөрөө тасч ирээд тэгээд ирсэн чинь би шүн хавирхаа болсон. Өдөрт хэдэн удаа ярьсан ч гэсэн миний ирүү зуулт чилж өвдгөө болсон. Тэгээ эн чинь өвдгөөр тарих ядард юм байна штэ бас.
тэгж ядархаа болсон, нойр сайжирсан. Тэгээ нөгөө өмнө ингээд жахтаа гинт ингээд зууж мутсан сэрдэг байсан байхгүй ингээд өдөр ингээд явж байхдаа амар зуулттай байгаад идэг ч юм уу. Ийм байдлаар бахаар айгүйх ядардаг байсан юм билээ. Би бол энэ жилчингээ фейлцсэн манайхаа зарим үед нь бол ингээд амар чит идэл те. Зарим үед нь за гоё идэгээл. Тэгтээ нэг ингэж явсаар агаад эцсийн дүнд нь би ингээд айгуу гоё өөрийнхөө нэг юм хэмнэлийг олсон гэх юм уу. Тэг ингээд хоолыг ингээд айгуу гоё шүлтэй хоол идэн тий. За ногоотой хоол идэн, гоё салат идэн, ингээд загас идэн, ингээд бүх төрлийн хоолноос ингээд холиод ингээд гоё баланстай идэх нь өөрөө миний хүсэл болчихсон. Анх бол би ингээд заавал ингэх ёстой гэж идээдсэн бол одоо ингээд айгуу гоё баланс дайет гэдэг үгийг ер нь бол амьдралтаа ингээд нэвтрүүлж байгаа. Лээ бол ногоо идэх айгуу тургуу манай нөхөр ч гэсэн. Гэхдээ өөрчлөлтийг нөгөө өөрөөсөө өгдөө штэ тий. Тэгээд заавал ингээд бүгдийн шахаас л эхлээд би өөрөө өөрчлөөд би өөрөө өөр дээр ажиллаа тий. Тэгээд баг багаар энэ бүгд ингээд гоё гэр бүлийн хүрээнд өөрчлөлт нь орно гэж бол итгэж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ бичлэгээрээ тий Glowmas бичлэг штэ тийм ээ манайхан glow хийх гэж байгаа. Тэгэхээр эрүүл мэнд гэдгийг бол би дагагч нартай ингээд зориулаад маш чухал зүйл шүү гэж бүр хэлмээр байна. Ер нь ингээ ээж болсноос хойш сүүлийн жилүүдэд би илүү яг энэ дээрээ түлхүү анхаарч эхэлсэн. Тэрний яг энэ 24 он бол яг миний өөрийгөө хайрлсан, эрүүл мэнд талаас хөрөнгө оруулалт хийсэн, өөрийгөө эмчилж чадсан хамгийн чухал жилүүдийн нэг гэж бол үзэж байгаа хгүй. Бөөндөө амар гоо урт амьдрал та тийм ээ яагаад заавал ингээд дундаж наслалт 60 л нас байх хэрэгтэй гэж тий. Бүр ингээд 80 90 100 хүртэл амьдрал та тий. Хүүхдүүдийн төлөө бид нар урт амьдрах хэрэгтэй тийм ээ. Тэгээ урт амьдрахын тулд хэдүүлээ эрүүл ах хэрэгтэй. Эрүүл ахын тулд хичээх хэрэгтэй. Би бол одоо мэдээж төгс олоогүй. Мэдээж над зөндөө дахиад ингээд сайжруулах зүйл байгаа. Гэтэ би энийг бүр ингээд сайжруулах гад хичээгээд чармаагаад явж байгаа да. Бүр ингээд явмаар байгаа байхгүй. Тэгээ явж байгаа да. Айгу баяртай байгаа. Тэгээ та хэдтэй ч гэсэн яг энэ бичлэгээр дамжуулаад энэ гоё мессежийг уриалаад хүргээд дуусгаж урьж гинөө. Тэгээд бүгдээрэнд нь 2025 оны Glowmas-д нь амжилт хүсье. За тэгээд дараагийн Glowmas бичлэгээр уулзцгаая.